Ertana, Abra Betsen Bakut. Efendim çocuklar nereye git? Onu da zımbak. Abi Engin Bakşa ve Volkan'a. Дараагийн олон улсын багш нарын холбооны за баярлалаа. Шилжүүлгийг тодруулсан гайхалтай шагналуудыг гардуулсан удирдлагуудаа баярлалаа талархлаа. Урдгийн гадрын шилжүүлгийг шалгуулсан байна. Sırık'a başta Tavim Beng. За баярлалаа талархлаа. Ээж аваад гэр яхамдууд зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан боловсролын тэргүүний ажилтан Жаданбаагийн Наранго тэнэг тэр өөртөө юу? За сайн байцгаана уу? Хөөрхөн ийм хөөрхөн хүмүүсийн эрдмийн баярт хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд мягш ийм сайхан үгс хүрэлцэн дуугаасан цагаатаа маш их баяртай байна. Оюутны багтаа баярлалаа. Өдөр ийм сайхан За май зогсож байна. Өөрийн бүтцэг бууган зүйлээр байсан. Үгүй ээ. Зүгтээ би бодсон эрдэнэтэй агтаа хоёроо ос хадуу баярыг тодорхой хэлье. Энэ хатаа Зурга дараах уу? Таны эзэн багштай албагийн эзэн чанарын тасан гişтэй тавтан өрсөг байх мэндийг өрж байна. Ой,
жижиг нүүдэн байж. За тэгэл бусдын яах вэ? Хэнэ юу яач? Тэг машин руу эрэхтэй юм байна. Мэдлэх үү? За. Сайн байцгаана уу? За суцгаа. За багшийн туул гэдэг. За өнөөдөр багш нь нэгэвэ ангид одоо өсөг тоо зурах за энэ хичээлүүдийг орноо. Тэгэхээр миний хүүхдүүд хичээлдээ идэвхтэй сайн оролцоорой. За багш нь хүүхдүүдтэй яасан гэхээр өнөөдрийн мөнгөн хонхны баяртан зориулаад дурсамж дэвтрийг бэлдээд ирсэн байгаа. За өнөөдрийн хичээл бол 15 минутын хугацаанд хэдүүлээ. Энэ дэвтэр дээр хичээлээ хийгээд тийм ээ бид нэр анх 2020 онд нэгдүгээр ангид яг энэ ангид орж исэн тэр үеилүүгээ яах нь 15 минутад очиод ирнэ багштайгаа тийм үү. За тэгээд багштайгаа хичээлдээ идэвхтэй сайн оролцоорой миний хүүхдүүд. За барсалдаа нааш анхаарна тийм ээ. За өнөөдөр бид нар хичээлд ороод өнөөдөр 5 жил болжээ. Анх бид нар хэдэн сарын хичээлд орж илаа? Сургууль. Оо зөв. За тэгээд орж байхдаа бид нар анх хамгийн эхлээд ямар үсэг үзчихсэн? Үсэг үзчихсэн тийм үү? Бидний ингэ шохон хаваа нөгөө зөв. Үсэг үзчихсэн. За дэвтрийн хуудасаа нээгээд за эхний нүүрэн дээр бол шүлэг байгаа. Тэрийг дараа нь уншина. За хоёр дахь хуудас руугаа орохоор бидний үзэх ёстой үсэг байгаа. Тийм ээ? За хэлээрэй. Бидний хэлж байгаа юу вэ? Гэж байгаа чи юу вэ? Аваа штэ. Зөв аваа. Үсэг болохын тулд яадаг? Бичдэг. Зөв. Хүний амнаас тийм ээ гарч байгаа тэр дуу болгон чинь юу ах нь? Аваа болдог тийм үү? За тэгвэл хэдүүлээ одоо яах нь? Нөгөө үсгнүүдээ аваагаа үсэг болгох нь шүү дээ тийм үү? За үсэг болгохын тулд бид нэр элементийн дэвтэр дээр биччихсэн тийм ээ? За бичнэ. Бичгээ. За үсэг маань за багштай хэл үсэг ордог үг. Бид нэр ямар зөв алим аяг аз амтан авдар аврах зөндөө тийм үү зөндөө тийм болохоор за багш нь тэр үгэнд чи ордог авайг багш нь яах чинь одоо бичмлэр нь танарт дарамлаар нь танилцуулах гэж байгаа. За үсгийг дарамлаар өчтэй юу шиг хэлбэртэй шиг хэлбэртэй гурвалжин шиг байна тийм үү? За тэгээд үсэг маань юутай? Голоороо зураастай. Энэ том дармал хэлээрэй. Том дармалаа. За энэ жижиг дармал. Энэ бичмэлүү дармал уу? Дармал. За тэгвэл багш нь энд одоо яг уу бичмлээрээ бичнэ. За бичмлээр бичгээр багш нь хэлжсэн та нар тийм үү? За заажсэн багш нь бол хэлжсэн шүү дээ. Үсгийг бичгээс өмнө хэдүүлээ яадаг вэ? Зурлагын эхлээд зурж сурж хагаад бид нэр үсгээ бичдэг ёстой тийм үү? За тэгвэл алим гэхэд ордог үсгийг юу эхлэлтэй хэлдэг? Юу эхлэлтэй? Энэ чи юу эхлэлтэй гэдгийг? Дэгээ эхлэлтэй гэж хэлдэг шүү дээ. Дэгээ эхлэлтэй налуу өндөр зураас явлаа, буцаа доошлоо, налуу явлаа, дэгээд өсгөлтэй. За тэгээд зураас татна. Энэ ямар зурлага тойрох уу? Дэгээ. Мөн үү? За дэше явлаа, налуу зурлага явлаа. Энэ бол бичмэл жижиг зөв. За налуу бичих ёстой бид нар тийм ээ. Том дармал том бичмэл жижиг бичмэл зөв. Аагаалч штэ гоё ч штэ. Тэгээд 10 хуруу ядраа байлгүй. Хой төгөлдрөө гоё ч шүү. Юу бөөрн хилцсэн бэ чи? Яста яг чинки яг нэгдүгээр ангийн хөвгтөч болчих чи та нараа зарим нь бүр
Оо, гоё ичтгэл юм ба шүү дээ чи. Гүү ээ, энэ юу вэ? Нэгдүгээр ингээ өгчих гэхгүй дээ. Хэдэн өөрөө болж байна? Оо, 4 гинэ. Энд 2 гинэ. Оо, тэр араа 4 гинэ. Хэдэ? За, 1 хуруунд дээр 2 хуруу нэмэхээр энд хэдэн хуруу байна? За, 3 хуруу гаргасан зүв байна. За, эсвэл өөрийнхөө юм уу би энийхээ нөгөө дурсамжтай байсан үеэ ярьж болно штэ. Бид нар мартцсан байгаа зарим нь те. Багш нь бол илүү сонирхож байгаа штэ та хэдэг. Тэ? За, манай гүнзээ одоо өөрийнхөө ярих чинь. За, сонсъё. За. Яг анх хэрэгтэй болох дээр муухай багш манай Тэ. би тэрнтэй цогцсон. Тэгээд эмс ихлэхгүй тийм манай юу хийж байгаа. Тийм үү. Яна юу тоолдог байсан нөхдөл вэ? За. За. Igen магтахгүй юу юм бэ? Бүгд маань аим сахгүй. Энэ юу нэ хандлын зэн Зураад байдгийсэн. Тийм үү. За. За, ер нь хөвгүүд их сахилахгүй байж. За. Чамд хамгийн гоё мартагдчихгүй зүйл нь цонхоор хараад хичээл явахгүй суугаад байдаг гэсэн үү? Яа, энэ хичээл явахгүй цонхоор хараад суудаг хүн байсан биз дээ, тэ? Одоо тийм биш болсон шүү дээ. Айгу мундаг болсон, тэ? Нэг гол төгөлтэй суугаад нэг бол ганцаараа нэг бол хөдөлмөртэй суудаг. За, тэдэртэй суухаар чамда юу байсан? Ямар байсан? Хамгийн хэцүү нь юм байсан. Өөмөдөө сахилахгүй хичээлийн хийлэгдэх байсан. Төгөлд рүү, аль төгөлд рүү? Манай төрөө тэр нөхөр яг тэгин те. За, 6 настай үе рүүгээ бас очиж чадсан болоод одоо өнөөдөр бол бидний те 5 жил сураад одоо өнөөдрийн мөнгө хонхны баяраа ярьж байгаа тайлан төдрлөгөө хийж байгаа одоо бидний зорилго болвол яах нь энд бол орших ёстой тийм үү. За ингээ өнөөдрийн багшийнхаа дурсамж хичээлд амжилтаа орсон хүүхдүүдтэй баярлалаа. Эцэг эхчүүд маань та нарт яасан гэхээр бас ийм сүрприз үлдээд юм бэлдсэн байгаа. Одоо эцэг эхчүүдээ хэдүүлээ ухтаж авъя заа юу. Та тийш үү? Юмыг бол хүлээж авч чадвар ихсэн. Тэ? За тэгээд сэргэлэн жоохон тэгэхээр жоохон хөдөлгөөн жоохон орох гэдэг тийм юм та тийм ээ. За сая ингээд жоохон дурсамжуудын яриад яг тэгээд ярьж байгаа юм. Тэгсэн хэдий ч гэсэн миний хүүхдүүд хаач очсон болоод багшийнхаа нүрийг улаах харгүй эрдэмлээ номтой тий. Тэгээд хаач явсан ахас ихс найз нөхөд дүүнэрэ хүндэлдэг. Ийм одоо мундаг иргэн болохыг багш нь танаасаа хүсэж байна. Тэгээ ийм мундаг хүүхдүүдийг октоодыг хөвгүүдийг төрүүлж өсгсөн одоо эрхэм үндэстэй эцэг эхчүүд та бүхэндээ маш баярлж байна. Тэгээ багштай бол одоо өргөлж одоо ингээд тусдын болоод багшаагаа бас ингээд дэмжиж ажилладаг. Нэг удаа багшаа тэгчлээ ингэчлээ гэж одоо багшаагаа бол одоо ингэж эсэргүүцэж байгаагүй. За тэрэнд нь бол энэ 3 жилийн хугацаанд бол маш их талархаж явдаг. За тэгэхээр бол би бол ангиараа маш бахархдаг. Би одоо саяхан ерөөсө өчтөр урж утрахаа ярьжсэн. Багш нар болгоо орж ирээд миний чихэнд миний ангиг магтдаг. Багш танаа анги ямар хөөрх юм бэ? Хүний яасан ч баярлаа. Хүн айгүй мундаг талхаж сонссон хүмүүс. Энийг бол манай ингээд хэн ингэж бүгдээ ингэж ийм гол талхажтай. Оо нэг манай хаа. Тэ? Манай гүнзээ ивэ айгүй мундаг. Одоо ангих нь яг тийм ш. Багш өдөө өдөр болгон тараад бүгдэнд нь багш нөгөө ингээ амаа шүсэ хоороо. За баярлаа хэлж чадахгүй. За бүгдээрээ бол яг гэхээр баярлаа агшаа. Өдөр болгон бүр хөвшцэн. Тэгээ багш болгон гайхдаг. Танаа энэ ямар гоё юм бэ? Айгүй гоё ингээд хүнд ингээд те хүндэтгэлтэй ханддаг. Дандаа баярлаа.
Ингээд суралцсан шалгалт авахгүй мэтрэл гарсан. Баярлаа. Дандаа ингэдэг гэдэг. Баярлаа яваа миний хүүхэд дандаа юмаа хий гэдэг нөгөө төрөлгээд байгаа. Тэгээ багш нь энэгээр та нараар бас айгүй баярлаа хахаар хэлээд байдаггүй дандаа өвлөө зэмлээ загнаад байдаг байсан боловч багш нь дотроо маш их баярж явдаг шүү та нартай. Тэгээ миний хүүхдүүд одоо ингээд 6 дугаар ангидаа тий хаа сурсан ялгаа байхгүй. Тэгээ эрдэм номын мөрөө хөвөө одоо өөр хай чаддаг одоо чадвар авьяас юу гэдэг тэрийгээ бүгдээрээ одоо хөгжүүлээ. Тэгээ ирээдүйд энтэй мундаг сайн эрдэмтэй номтой мундаг сайн хүмүүс болоор гэж багш нь өрөө. Тэгээд усан шалгалтаа маш сайн өгөөрэй. За ихэнх хүмүүстээ багштай эцэгчүүдийн хүүхдүүдийнхаа нэрийн өмнөөс баярлсан талбартай хэлээд зөвхөн гарын бэлгийг гадуулж байна. Багштай баярлалаа.